За манай аймгийн тухайд малын халдварт гоцалдвар төвчний дархлаажуулалт буюу вакцины 3 сарын 1-ээс эхлээд таригддаг. За одоогийн байдлаар бол гоцалдварт шүлхийн өвчний дархлаажуулалт одоо зүүн талын 4 суманд хийгдээд үндсэндээ дуусч байгаа. За гоцалдвар төвчний эрсдэлтэй одоо ус нутгаас манай оторчид өөрийн нутг руугаа ирж байгаа ийм цаг байна. За үүнд бол манай малчид иргэд бол гойд самар сэрэмжтэй ийм байх шаардлагатай. Хэдий одоо хамгаалтын маягаар вакцины таригдж байгаа ч гэсэн баруун сумдын малчид, төвийн сумдын зарим одоо сумдын малчид бол энэ шүлхийн дархлаажуулалтанд хамрагдахгүйгээр ирж байгаа. Тэгэхээр малчин хүн бол өөрийнхөө мал сүргийг байнга үзэж харж, за тухайн оторлож байгаа аймаг сумдынхаа малын эмч, мал эмнэлгийн байгууллагт бас ойр ажиллаж ингэж байх ёстой. За мал эмнэлгийн газраас бол энэ 6 сарын 20-оос эхлээд төмөр зам дагуух одоо оторчдын оторлож байгаа малчдад за малын эрүүл мэндийн үзлэг хийх, дундаа шүлхийн өвчний эрсдэл байгаа үгүй одоо тандах үзлэг хийх ажлыг бол 5-6 удаа хийчээд байна. За үүнийхээ хүрээнд бол 4 сумд вакцины таригдаад ингээд одоогийн байдлаар өвчний эрсдлийг одоо харьцангуй намжмал байдалтай байгаа гэж үзээд ажиллаж байна. За манай малчид отроор одоо их явж байгаа. Ийм үед бол тухайн одоо оторлож байгаа орон нутгаас тавьж байгаа мал эмнэлгийн байгууллагын шаардлага зөвлөгөөг бол сайтар мөрдөж явах хэрэгтэй. Хэрвээ одоо гоцалдвар төвчний сэжигтэй тохиолдол эсвэл голомттой энэ хавтал болоод асуудалд одоо үүсэх юм бол заавал одоо дархлаажуулалтанд хамрагдаж явах ёстой. За өвчнөөс айгаад нүүх одоо хэлэхгүйгээр нүүх ийм одоо асуудал байж болохгүй. За тэрийг бол зааврын дагуу журмын дагуу дархлаажуулаад арга хэмжээ авч хэрэгжүүлээ тодорхой хугацааны дараа эрсдэлгүй болол эргээд одоо нүүдлээ хийх боломжтой юм аа. Хэрв одоо эрсдэлтэй ус нутгаас дархлаажуулалтанд хийх шаардлагатай байсан газраас нүгэд ирсэн тохиолдож эрсдэл үүсэх юм бол за өөрийн орон нутаг бусад одоо дархлаажуулалтанд хамрагдаагүй гамал сөрөгт ингээ ороод ирэх юм бол халдвар ороод ирвэл бас том хэмжээний энэ эдийн засгийн хохирол болох ийм одоо аюултай байдаг. За бусад халдвар төвчний дархлаажуулалтыг мөн одоо гэрээт малын эмч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээрээ хийлгэж явах шаардлагатай. За отор нүүдлэр хол яваа малчид бол төдийлөн хамрагдаж чадахгүй ийм тохиолдлууд байна. Энийг бол тухайн сум багийнхаа өөрийнхөө гэрээт эмчрүүл заавар утсаар мэдэгдэж энийгээ хийлгэж яваа гэдэг. Энэ одоо малчин хүний эрх байгаа. Түүнийг бас одоо эдлэх ёстой. За малын эмчнэр бол мэдээж цаг хугацаанд одоо хийгдэх ёстой бүх тарилгуудыг хаа байгаа үйл хамааран хийх ёстой. Бас ийм үүрэгтэй байдаг малын эмч бид нар. За одоо бол мал угаалгын ажлуудад эхлэн явагдаж байна. За малыг бол одоо малчид, мал бүхий иргэд бол малаа заавал угаалгах шаардлагатай. Ялангуяа одоо сүүлийн жилүүдэд отор нүүдлэхтэй олон тийшээ одоо отор нүүдэл хийж байна. Энэ бол тэр хэмжээгээр бас эрсдэл хэсдэг. За малын гадна шимэгч, дотно шимэгч хөл бүгдээрээ хөрөөлөн борчноос хороо отноос бэлчээрээс ингээ авч байдаг. За ингээ отор нүүдлэхтэйгээр бол олон янзын хаваржаа, үйлжөө дамжиж бид нар нүүж байгаа. Энийг одоо дагаад сүүлийн үед одоо шимэгч төвтний мэдээ тайлан гаргахлаар эрс нэмэгдсэн ийм байдалтай байгаа. За тэгэхээр одоо энэ зуны 7 сар, 8 сар гэсэн хугацаанд бол малаа бүрэн угаалганд хамруулах ийм шаардлагатай. За манай засгийн газар хүн сүдэж бай мал эмнэлгийн ерхий газраас малыг ер нь улс даяараа 100% угаа, богийг, үхрийг тэмээг гэдэг. Ингээ байж байгаа. Энэ бол эдийн засгийн ач холбогдолтой. Энэ одоо арсантай гэмтэлтэй, шимэгчтэй одоо тохиолдолд бол түүнээс гэмтэлтэй арьс гардаг. За мөн одоо үс иддэг шавжууд шимэгчдэхэр бол үс ноолоор гэмтдэг. Өнний одоо ноос эрт тундаг юм одоо ноолоор айдаг ч гэх юм уу. Энэ бүгд бол цаагаараа өрх гэрийн хэмжээнд тэр улсын эдийн засгийн хохиролтой ийм зүйл. Хоёрдугаар одоо мөн гаднаа болоо дотроо шимэгчтэй энэ мал амтан бол торж өсөж байдаг. Дархлаа өмж өгдөг, байгалийн одоо элдв хүчин зүйлд бол бас төсвөр муутай болж байдаг. Тэгээ ийм олон зүйлүүд байдаг учраас бид малчид өхөн бол малаа угаалгах зайлшгүй шаардлагатай. Малыг бол тодорхой тарифаар гэрээт мал эмнэлгийн нэгж буюу малын эмчнэр угааж байгаа. За ингэхдээ бол хоёр төрлийн одоо мал угаахаар манай орондоо үйлчилж хэрэгжиж байгаа. Нэг нь бол одоо малыг баанан чумбуулж угаах, нэг нь бол одоо шүршиж угаах гэдэг. Яг энэ отор нүүдэлтэй мөн л холбоотойгоор хороо ууцнаас хол хашаа хороо муутай энгийн тохиолдолд бол хинг малчид бол одоо малын эмчнэр шүршиж угаах аргыг хэрэгжилж байгаа. За хоёулаа л одоо үр дүнтэй л аргууд үнэхээр технологийн дагуу зөв хийх ёстой. Үүнээс бол шумбуулахын сайн шүршүүлэх муу гэсэн ийм асуудал бол байхгүй. Технологийн дагуу аль алин зөв угаах тий. Харин ч шүршиж угаах тохиолдолд бол угаагч бодисын одоо концентрац уналгүйгээр шууд одоо мал бүхний биед хүрдэг. Тэгэхдээ одоо хагас дутуу шүршээд орхих юм бол тэр угаалга болохгүй. Сайн угаах хэрэгтэй. Энийг бол малчин эмчээсээ шаардаж тий. Хариуд нь одоо малын эмч үйлчлэгийг маш сайн үзүүлэх хэрэгтэй. Ингээ энэ хоёр аргаараа малаа угаалгах нь зүйтэй. За малаа угаалгах ч гэсэн байдаг. Өөрийн одоо хаваржаа үйлжөөнд байгаа энэ шимэгчдгийн одоо асуудлыг бас анхаарах хэрэгтэй.
Үүний тулд бол хороо хашаагаан, бууц одоо үлж аварж байгаа чимэгчтэй эсрэх бодисоор угаах. За бусад одоо тэрнээс устгах ийм арга хэмжээг бас айлшгүй авах шаардлагатай. Угаалгацсан мал бол зах зээлд одоо ямар нэгэн барьцаатгүйгээр байгаа тохиол тарга твэргээс авдаг. Инхээр одоо махны ашиг шим, ноос ноолрын ашиг шим нэмэгдээ явцдаг. За мал угаалганы тариф байгаа. Энэ бол одоо аймаг даяараа мөрдсөн нэг тарифыг мөрддөг. За аймагуд одоо янз бүрийн тарифуудыг өөрөөсөө батлаад ингээм мөрддөг. Энэ бол одоо зах зээл дээрх болгын бодисын үн ханш. За хүн хүчний одоо зардал, техникийн одоо бензин маслаг бүх зүйлийг шингээс тооцсон юм зардал байдаг. Ингээд шүршиж угаах нь бол 300 төгрөг, богмал бодон 800 гээд шумбуулж угаах нь бодон 400 төгрөг ийм байгаа юм. Тэгэхээр бол энэ 1000 малтай хүн бол нэг 300 мянган төгрөгөөр одоо малаа угаалганд хамруулах. За баананд орох юм бол 400 мянган төгрөгөөр малаас одоо шимэгчтэй сайн салж байна л гэсэн ийм үг. За үүний цаана бол та бүхэн зах зээлд одоо гарах үр ашиг, үр шимийг бол одоо маш өндөр байтаараа ингэж үздэг.